Дархуул аймагт гурилын бүрэн автомат 4 үйлдвэр ажилладаг бөгөөд 125 мянган тонн үр тариа тэрэмдэх хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар 35 мянган тонн гурил үйлдвэрлэж 5 дахин их хэмжээгээр дотоодын хэрэгцээг хангаж байна. Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх Дархуул аймагт ажиллах үеэр 120 гаруй хүнийг тогтмол ажлын байраар хангадаг үе гурил компани үйл ажиллагаатай танилцсан юм а. Цэвэр Улаанбуудаа маань одоо ингэ ялгцсан байгаа байдлын энэ болохоор Улаанбуудааны яцарсан одоо аш төрөө гэдэг ингээд нэг Улаанбуудааны шин чанараа үзэж байгаа байл. Энэ Улаанбуудаа маань ингээд хөнгөн хаз зэгтэй хэрэг багажаад ингээд цэвэрлэгдээд. Мөнхөд тэгээд бодооны чанар бол сайн байна л гэсэн үг үү? Тий, одоогийн хувьд бол ямар ч тариа бодоо 20-30% та явж байгаа шүү. Тэгээд одоо ирж байгаа бол их сайн л байна. Тий, одоо цаашдаа мэдээж цаг гарын байдал нөгөө орж байгаа бороо өдрөөс хамгаалалтаа цавуулга нөмчихгүй бол бас нойтон чигтэй болчихгүй бол тэрнээс одоогийн байдал бол их сайн. За манайх бол жилд бол нэг 70-80 компани савдсан шүү дээ. Манай өөрийнхөө тий, одоо бол нэг 37-8 хүрсэн байлээ. Ямар ч өгөөд эхэлсэн байна. Тэгэхээр тэрийг жишээ татхад ямар ч нэг 30-40% бол аж ахуйн шууд эхнээд ороод эхэлсэн л байна гэсэн. Байгуулагдсанаас хойш 11 дэх жилдээ доктортой үйл ажиллагаа явуулж байгаа тус компани Alapala Group-ийн орчин үеийн байгальд ээлтэй дэвшилтэт технологи бүхий бүрэн автоматжсан хоногт 150 тонн үр тариа боловсруулах хүчин чадалтай 5 давхар үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулжээ. Манай үйлдвэр бол жилд 54 мянган тонн Улаанбуудаа тэрэмдэх хүчин чадалтай юм үйлдвэр байгаа. Үйлдвэрийн хувьд бол бүрэн вакуумдсан битүүмжлэл сайтай эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан ийм үйлдвэр байгаа. Бид бас 2018 оноос эхлэн ISO HACCP стандартуудыг хэрэгжүүлж эхэлснээр чанарын удирдлага болоод одоо хүнсний аюулгүй байдлын тал дээр бол маш их дэвшилтүүдийг гаргаж ажиллаж байгаа байна. Үе гурил үйлдвэр 2021 онд Монгол болон Хятад улсын хамтарсан мэргэжлийн байгууллагуудын хянан баталгаажлалтад амжилтаа хамрагдсан цаашид бүтээгдэхүүнээ экспортлох, импортоор орж ирж байгаа үйлдвэрийн тоногт хөрөмжийг гайл нөөтийн татвараас чөлөөлөх зэрэгт төр засгаас дэмжлэг хэрэгтэй байгааг үндэсний үйлдвэрлэгчид ярьж байлаа. Монгол Улсын ерөнхийлөгч хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг улс орон дээр зарлан эхлүүлээд байгаа. 5 сарын 13-ны өдөр улсын хурлын чуулган дээр зарласан байгаа тийм ээ. Тэгээд сарын дараа хүнсний хангамж аюулгүй байдлын 36 доо тогтоол батлагдсан гарсан. Энэ тогтоолыг төрийн 26 байгууллага 49 одоо зорилт 114 ажлыг энэ 5 жилийн хугацаанд хийхээ. Энэ 5 жилийн хугацаанд хийхдээ 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодоос 100% хангана гэсэн ингээд томоохон зорилт тавьсан явж байгаа. Цаашлаад ер нь бол экспортын чиг баримтчаатай үйлдвэрүүдийг төлөхөө дэмжих ийм зорилготой. Эндээ бол одоо энэ 34 дотоод зааснаар бол 1.7 их найд төгрөгийг баталсан. Ингээд 2023 оны 1 сараас ингээд төлөвлөгөөтэй ажлууд нь эхлээд явах юм байна. Цаашлбал энэ 5 жилийн хугацаанд дотоод хэрэгцээг хангаа зогсохгүй бүс нутагтай хүнс экспортлогч орн болно гэсэн энэ зорилгыг одоо Монголын төр Монголын ард түмэн бид одоо хамтдаа хийнэ. Мэдээж одоо тариалан эрхлэгчдэд үйлдвэрлэл эрхлэгчдмээ хүсэж байгаа нэг хүсэл бол урт хугацааны зээл хүү багтаа байгаасаа гэсэн юм хүсэлтэйг явуулж байгаа. Тэгээ 23 оны улсын төсөв батлагдахад бол 5 жилийн хугацаатай хүү багтаа зээлийн асуудал одоо шийдэгдээд явна. Ирэх 5 жилийн дотор хүнсний 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах зорилт дэвшүүлсэн. Цаашид хүнсний хангамж аюулгүй байдал, үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч баялаг бүтээгчтэй бүх талаар дэмжинэ гэдгээ Монгол Улсын ерөнхийлөгч үргэлжлүүлж хэлж байсан юм а.